Өнөөдөр бид бүхэн зүүн хуулийн 44-ийн 1-р залтыг хэлцэж байгаа. Тэгээд энэ залтан дээр уул нэг тодорхой бодлогын асуудал дээр л ерөнхий сайдад итгэл үзүүлэх, өөрөөр хэлбэл улсын их хурлын баталсан бодлогоос зөрөөтэй ч юм уу эсвэл шинээр бодлого танилцуулаад тэр нь эрсдэлтэй гэж байгаа үед бол энэ асуудлыг хилцгээр заасан ийм хуулийн залттай байна. Гэтэл өнөөдөр одоо хилцээ байдлаас харахад бол бид нар бүгдээр яг юу хилцэж байгаагаа баг мэдхээ болтлоо. Хамтарсан засгийн асуудал болоо явчихж байна. Үндсэн хуулийн одоо ерөнхийлөгч бас одоо эрх мэдэл одоо хуваалцж байна, булаалтж байна гэдэг асуудлууд бас ярих ийм бүр төөрөөд үндсэн асуудлаасаа ингээд гажаа явчихж байна. Тэгэхээр энийг бол одоо ингэж хэрвээ энэ асуудал дэмжигдээ санал хураагдаад одоо энэ нэг тал руугаа шийдвэл дэмжигдсэн дэмжигдээгүй бол энэ хоёулаа үндсэн хуулийн энэ 44-ийн 1 гэдэг залтын агуулгатай нийцэхгүй учраас үндсэн хууль зөрчих бидний улсын их хурлын гишүүдийн өргөсөнд хангаруугаа нийт иргэн улсын эрх ашиг тэгээд үндсэн хуулиа дээдлэх хэсэг энэ зарчмаас гажиж өөрөөр хэлбэл үндсэн хуулийн бус асуудлууд ярилцж байгаа иймэрхүү дүр зураг байна. Хоёрдугаарт болохоор сүүлийн үед болохоор одоо бас нэг одоо бидний цаашд анхаарах ёстой юм бол үзэл бодлоо илэрхийлэх годамжинд итгэл улсын их хурлын танхим дотор гишүүд үзэл бодлоо илэрхийлэх бол тун эрсдэлтэй болсон. Энийг өнгөрсөн хугацаануудад харсан янз бүрийн одоо үлгэр зохиож хардталтуудаар одоо харлуулдаг, дайрдаг, зохион байгуулалттайгаар одоо дайрдаг ийм үйл явдал бол одоо байнга явж байна. Одоо жишээлбэл ерөнхий сайдын бас эзэмшдэг 50% эзэмшдэг компани чиглэлээс одоо энэ жагсаал цуглаан зохион байгуулж огцрох амархан жагсаалын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулах хуулийн эсрэг өөрөөр хэлбэл эсрэг жагсаалыг зохион байгуулж байгаа ийм баримттай талбай дээр одоо яг тэнд ажилтдаг хүмүүсүүд нь жагсаал цуглаан зохион байгуулад мөнгө төлбөртэй холбоотой асуудлууд ингэ явж байна. Энэ нь яг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн хуулийн суур зарчмыг одоо ерөнхий сайдын өөрийнх нь эзэмшдэг компани 50% эзэмшдэг компани оролцоотойгоор ийм хийж чаддаг бас цаашдаа анхаарах хэрэгтэй. Энэ бол маш одоо одны игдүүцлийг дургүй хүргээд байгаа гол асуудлууд юм гэж бодож байна. Ардчилсан намын хувьд бол би бас засгаас гарах шийдвэр гаргасан одоо яг парламент засаглалыг одоо төгөлдржүүлэхэд бас чухал алхам гэж бодож байна. Зөв зүйл хийхэд туслахаас илүү муу зүйл хийхээс нь хамгаалах гэдэг бол маш чухал үүрэг оройл гэж бодож байна. Тэгэхээр ардсан намын засгийн газарт орсон мөрийн хөтөлбөрүүд нь үргэлжлүүлээд явхад энэ бодлогоо бол дэмжин байх гэсэн бодолтой байна. Тэгэхээр энийг заавал засгаас гарсан ч гэсэн гараагүй ч гэсэн заавал одоо энэ мөрийн хөтөлбөрийг өөрчлөх хэрэггүй, энийг нь үргэлжлүүлээд яваасаа гэж бодож байна. Тэгээ ер нь бол сүүлийн үед бол энэ үндсэн хуулийн зарчим буюу парламентын бие даасан байдал бол одоо алдагдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдээр харахад бол одоо өнгөрсөн хугацаанд ч гэсэн бидний 10 сарын хугацаанд улсын их хурлын гишүүнээр ажиллаж байсан хугацаанд ч гэсэн ер нь бол парламентын бие даасан байдал бол маш хэврэг болсон байна гэж харагдаж байгаа. Засгийн газрын гишүүд нь нэлээд үүрэг оройлттой эсвэл засагт орох гэсэн зарим гишүүдийн одоо засгаа шүүмжлэгчд юм яг юм хууль дотоо үйл ажиллагаа хийдэг энэ зарчим маань алдагдаад ирж. Өөрөөр хэлбэл энэ буцаагаад улс төрийн эрх барьж байгаа намын даргач гэдэг юм уу ерөнхий сайд дээр бол асар их эрх мэдлүүд төвлөрч байна. Энэ буцаад геополитикийн хувьд эрсдэлтэй асуудал байна гэсэн энийг улам эрсдэлд оруулж байгаа бас ийм төр зураг байгаа учраас энэ тогтолцоог илүү зөв болгоход ардчилсан нам бол сөрөг хүчнийхээ үр гүйцэтгэх нь маш одоо чухал гэж бодож байна. Тэгээд амьдрал цаашаа үргэлжлэлтгээрээ үргэлжлэн тэгээд бүгдээрэнд нь цэрэн цээж нь бөөрн бүксэнд байх болтугай гэж хэлье.